номлын сэдв болохоор бурхан гомдох нь хүн гомдохоос эхэлдэг гэсэн юм гэрчтэй байгаа. Түлхүүр 9-аас Эфес 4-ийн 6-4 эцгүүдэд та нар хүүхдүүдэд бүү урлуулж харин тэднийг эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлээ гэсэн энэ сурагчтай байна. За эзэн танд талархаж байна. Гэрэл талархаж байна. Та биднэрт цуглах орон байр бэлдсэн байсны төлөө талархан зэрэгдэж байна. Тэгээд тал талаас хүмүүс маань яг та шууд дэгдэг хийгээ жигүүл дороо цуглуулдаг шиг таас цуглуулж ирсэн гэхээр талархан зэрэгдэж байна. Ирэхээр бас ажил төлөөсөө болоод эр завдаагүй хүмүүсийн төлөө хол ойр явж байгаа итгэгчдийнхаа төлөө бас талархан зэрэгдэж байна. Хизээ нэгэн цагт бүгдэнд цуглацгаах болно эзэн. Тэгээ таны үгийг хамтдаа сонсох болно. Эзэн тэг өнөөдөр та биднэрт энэ чуулганых нь ямар үгийг хэлэх гэж байгаа тэр бүх зүйлээ уудлан дэлгэж хэлж өгөөрэй гэж гуйм зэрэгдэж байна. Эзэн тэг биднэрт бас ухаж ойлгох мэрэгэн ухааныг бас өгөөч гэж гуйм зэрэгдэж байна. Эзэн таны үгээр бид нар босож унсан бол босдог эзэн. Заргийг авдаг эзэн. Итгэл чөлөөлтийг авдаг эзэн. Тэг өнөөдөр та үгээрээ та биднэрт юу үлдэх гэж байгаа тэр бүх зүйлээ үлдэж өгөөрэй гэж эзэн Есүс Христийн нэрээр гуйм залбирч байна. Аамен. Эцгүүдэд та нар хүүхдүүдэд буурлал харин тэднийг эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлж байна. Тийм ээ. Яагаад хүүхдүүдэд бүү уурлал гэж хэлж байна гэхээр эцгүүдтэй гомдсон хүүхдүүд уурж байгаа нь эцэгтэй гомдсон гэдгийг харуулж байгаа юм. Тэнд гомдол байгааг харуулж байгаа. Гомдол байгаа учраас хүүхдүүд уурладаг. Харин тэгж уурлуулахынхаа оронд яа гэж эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлсэн. Тэр бид нар эзний дэг журам дотор сургамж дотор хүүхдүүдийг хүмүүжүүлэхийн өмнө нар яах ёстой? Өөрсдөө тэгж хүмүүжсэн байх ёстой. Өөрсдөө тэгж хүмүүжчихэд хүүхдүүдээ тэгж хүмүүжүүл. Тийм ээ? Хэрвээ эзний дэг журам дотор хүмүүжүүлж байгаа бол хүүхдүүд буурлахгүй. Эзний дэг журам дотор хүмүүжүүлээгүй учраас хүүхдүүд гомдож буурлж байгаа гэсэн. Тийм ээ? Эзний сургамжийг бид нар өөрсдөө авдаг бол яг тэр сургамжийн дагуу амьдардаг бол хүүхдүүд уурдаг. Хүүхдүүдийн хамгийн гол уурдаг юм бол эцэг эхийн хоёр нүрнээс олж уурладаг, тийм ээ? Яг тэгвэл нэг юм сурагчаад өөрөө тэр сургасныхаа дагуу үйлддэггүй гэж аавна. Тийм ээ? Харих тамхи битгий ирлэр хичээд өөртөө харих тамхи хэлдэг, тийм ээ? Дандаа залбирч хичээд ээж аав нь өөртөө дандаа залбирдаггүй. Тийм. Бурханд асуудлаа өгчээд өөртөө асуудлаа өгдөг. Ийм хоёр нүрнүүд хүүхдийг маш их уурлуулдаг гэж байгаа. Тэгэхээр хүмүүсийн ялангуяа хүүхдүүдийн уурын гол шалтгаан бол тэр гомдол гэдэг байна. Тэгэд энэ гомдол бид нар ингээд өнөөдөр байгаа гомдол дээр л төвлөрөл энийг л уучлаад итгэж тухай ингэж яриад байдаг гэж. Зарим гомдол бол бүр тэр дээрээс хідэн үеэс болбоотой ийм гомдлууд байдаг. Тэрийг бид нар мэдтгүү. Тэгээ бидний энэ сэргээлтийн хичээлийн гол зорилго бол биднэрт тэр үг үндс рүү очих тухай байгаа шүү дээ, тийм ээ? Тэрийг бид нар олж мэдэх ёстой байгаа. Тэгээ өнөөдөр тэр тухай Библиэд ямар ишлүүдээр юу харуулсан бэ тэрийг өнөөдөр яг ярилцсанаа тань. За хамгийн гол гомдол яаж үүсдэг вэ гэхээр яг Бурхны хүснээр хүмүүс бие биентэйгээ хийгээгүй, хүмүүс бие биентэйгээ харьцаагүй үед хүмүүс бие бинийгээ гомдоодог байгаа. За Адам Ив хоёр дээр бүтээр аав бацалтай тийм бүр үндэсрүүгээ бид нар очих хэрэгтэй гэж ярьж байгаа тийм ээ. Тэгэд Адамыг Бурхныхаар хийж эхнэрийнхээ хамгаалтанд байж чадаагүй тийм ээ. Бойл гэж хэлээгүй. Ив нөхөртөөгөө зөвлөгөөгөөр хийсэн. Хоёулаа Бурхны хар үйлдэггүй тийм ээ. Тэгчээд дараа нь хоёуланд нь гомдол үүсэхдээ яаж болсон? Би энийхээ эсрэг гомдоод үүссэн тийм. Энэ эмгтээгээс болоод би өмчлээ гэх. Ив болохоор энэ Адам намайг хамгаалсан рүүгээс би могоод залливчлаа гэсэн. Энэ гомдол үүссэн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр гомдол нь явандаа Бурхны эсрэг гомдлооч хуурж байгаа тийм ээ.
таны надад өгсөн энэ эмэгтэй чинь Бурхны эсрэг гомдлоод байгаа байхгүй. Аяг болохоор могоо таны бүтээсэн бүтээл могоо гэсэн штэ. Тэ? Бурхны эсрэг гомдлооч хуурж байгаа. Тэгээ бид нар мэдж байгаа энэ хоёр ерөөсөө дэмшээгүй, буучтал гуйгаагүй тийм учраас Бурханаас тэр гомдол нь Бурханаас бүр холдуулаад очиж байгаа. Тэгээд энэ гомдол яг дараа нь тэр бүлэгтээ амьдарч юу гэж гардаг вөхөр эрэгтэй үл ингэдэг, эмэгтэй үл ингэдэг гэсэн гомдод гэр бүл дотор тасралтгүй явдаг тийм. Энэ яхаар ингэдэг тийм. Тэрийг эзэл ингэх ёстой шүү. Гэрээ эзэгтэл ингэх ёстой. Тэр чинь ингэхгүй байна гэсэн. Энэ гомдлууд ингээд тасрахгүй явдаг байж байгаа. За дараа нь Эхлэл номонд бид нар бас бусад түүхүүд байгаа. За энэ түүхүүд дээр жоохон дэлгэрэнгүй яриа. Эхлэл номын 16-д бид нар Сара Хагаар нарын түүх юм тийм ээ. Авраам Сара хоёрт Бурхан хүүхд өгнө гэдээ хэлсэн бол өгнө шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг хүлээж чадахгүй Сара яасан Бурханы өмнөр ороод өөрийнхөө зар зэмхтэйг их нөхөртөөгөө унтуулсан тийм ээ. За энэс эхлээд Хагарт гомдол үүсч эхэлж байна тийм ээ. Авраам Сара хоёр ашигласан уу? Ашигласан тийм өөртөө хүүхдтэй болохын тулд ашигласан. За тэгээд Жирүүсэн болонгуудаа өөрөө бардан болоод өөрөө эцэгтэйхээ эсрэг арс зангууд гаргаж ирсэн. Тэрүүгээр эцэгтэйгээ гондоосон уу? Гондоосон хариу оцоош гомдсондоо буцаал ингээ хариу оож байгаа тийм ээ. За тэгээд Сарад хөөгцөн. Жирэмсэн байж байгаа хөөгцтэй. Жирэмсэн байгаад хөөгтөд нь Бурхан хэлж өгд эцэгтэй рүүгээ буцаж очиод хөөгтөд төрүүлээ гэж хэлдэг тийм. Хагаар харин энэ бол хардаг Бурхан юм байна гэж ойлгоод буцаж ирд хөөгтөд. Гэхдээ аль хэдийн тэр гидсэнд байгаа хөөгтөд нь яасан? Гомдол орцсон байхгүй. Головдол орцсон, гомдол орцсон байхгүй. Аль хэдийн тэр Ишмаэлтэй гомдол орцсон. Тэгээд Ишмаэлийг төрүүлж өсгсөн. Гомдол бүр хаанаас ихтэй вэ? Өөр ихнээс аваад хараад. За тэгээд дараа нь Хагаар хоёр тудаага хөөгддөг тийм. Хоёр тудаага хүүхд нь том тинейжер болж байхад хөөгдөж байгаа шүү. Тэгэхээр тэр нөгөө гомдол нь бүр өсөж байгаа. Тэгээ Хагаар өчтөн тэр хүүхдэнд сангаж өгөх гэж байгааг харж байгаа шүү дээ хүн тийм. Тэгэхэд Бурхан ус гаргаж өгч Ишмаэлийг устдаа залгуудад харин та нарыг би ерөөнө Авраамд би ерөөл амсцсан учраас та нарыг ерөөн та нараас бас өөр нь гаргана гэдэг. Тэгээ тэндээс энэ арабуудын 12 өөр удаа гарсан байгаа. Гэтэ тэр гомдол ерөөсөө тасраагүй те. Өнөө үрт яа тасрааг удаа арабууд хийж байгаа үйлсээр бид нар харж байгаа те. Хүнд гомдсон гомдол тэнд явж байгаа. Израилуудын эсрэг тэд нар юу хийж байгаа бид нар харж байгаа тийм ээ. За Бурханы сонгосон ард түмэн донд ч гэсэн гомдол явж байгаа тийм. Хүн тэр Бурханаас холдсон хүмүүс биш. Арабууд тэр бүр Бурханаас холдоод ирцтэй. Угаасаа Хагаар чи Египтийн эмэгтэй байсан тийм. Тэгээд Ишмаэлдээ Египт ихнэр авч өгөөл ингээд цаашлаад явсан гэж байна. За Авраамын гэрт Исаак төрж байгаа тийм ээ. Исаак төрөөд яг тэр Бурханы яг төрүүлэх гэсэн яг тэр хүүхдээ төрж байгаа. Тэгээ Исаак бол яг бүтэн гэр бүл төсөж байгаа. Ээж аав хоёрын ганцхан хүүхэд байгаа шүү. Яг бүтэн гэр бүл төсөж байгаа. Тэгээд 40 настай гэрэлтлээ яг хүүхэд шиг л амьдарч байгаа шүү дээ. Харин гэрлийнхэн өмнө л ээж нь нас орсон байсан. Ээжээс сандаг тийм болсон байсан. Гэхдээ Исаак тэглээгээд Исаакт гомдол байгаагүй юу гэсэн асуулт байгаа тийм. Сара нас орсны дараа Авраам дахиад өөр эхнэрүүд авсан тийм. Тэтүраа гэж эхнэр авсан, бас татвар эмс авсан, олон хүүхдүүд гарсан. Тэгэл Исаакийг бол бүүцэлж өсгсөн баг. Өөрөлдвөл яаж өсгөж юм? Адилхан Авраамын хүүхдүүд тийм ээ. Өөр эхнэрүүдээс гарсан. Гэтэ хүүхдүүдээ яаж өсгөж юм? Алагчиж өсгөж шүү дээ. Яг хууль байгаа гэж болно. Ууган хүн нэрхтэй гэж болно. Тэ? Авраамын Исаакийг угаасаа ууган хүү тооцно гэж хэлсэн Бурхан. Тэгээ ууган хүүгийн эрх хөл байгаа хуулиар тэ. Тэгтэл тэр Авраам бусад хүүхдүүдэд алагчиж байгаа Исаак харсан байгаа байхгүй. Тэ? Тэгээ тэр хүүхдүүдэд жоохон өмч тасаж өгöd Исаакаас холдуулаад явуулж байгаа. Энэ бол бүгдийн Исаак харж байгаа шүү дээ тийм ээ. За энэ бүхэн бол Исаакийн амьдрал дээр нь бол дараа нь тусдаг байна.
Яг л Исаак 40 настайдаа Ребекатай гэрлээд тэгээд 2 ихэр хүүхэдтэй болдог. Исав Яаковд 2 ихэр хүүхэдтэй болж байгаа тийм ээ. Тэгээд 2 ихэр хүүхэдтэй болсон чинь Исаак Ребека хоёроо 2 хүүхэдтэй нэг нэгээр өмчлөждөг. Тэ? Favoritism-д үүсдэг байж байгаа. За энийг ишлэлтэй хэсэгт даръя. Эхлэл 25-ын 22-оос 28. Хүүхдүүд нь ихийнхээ хөвлөд дотор тэмцэлсэнд надад юунд ийм зүйл тохиолдно вэ гэж хэлээд Ребека эзнээс асуухаар бодов. Эзэн түүнд чиний хөвлөд дотор 2 үндэстэн байна. Чиний биеэс 2 үндэстэн салах бөгөөд нэг үндэстэн нөгөөгөөс хүчтэй ба том нь багтаа зарцуулагдах болно гэлээ. Түүний төрх болоход хөвлөд нь ихэр хөөхт байжээ. Төрөж гарсан хөөхт нь улаан бүх бие нь бүстэй арьс шиг байсан учраас түүнд Исав гэдэг нэр өгчээ. Дараа нь гарсан түүн Исавын өсгөнөөс гараараа зурч гарсан учраас түүнд Яаков гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак 60 настай байлаа. Хөвгүүд нь өсөж Исав харамгай анчин болж хэр талын хүн болсон атал Яаков нь намхан дэлгүүн хүн болж майхандаа суудаг байлаа. Исавын агнсан ангийн маханд болтой учраас Исавтай хайртай, харин Ребека нь Яаковтай хайртай байваа гэж. Тэгэд 2 ихэр хүүхэд гарсан 2 өөр тийм ээ. Гадна байдлаараа ч жоохон өөр. Исавын арьс нь улаан учраас Исав гэж улаан гэдэг хэвчтэй. Яаков нь ахыхаа өсгөнөөс барьж гарсан учраас Яаков гэдэг нэр өгсөн дээ. Тэгээд Исав нь хэрийн хүн болсон нэ. Гадуур яваад агнаад ангийн мах авдаа авчирч өгдөг юм болсон. Яаков болохоор ээжигээ орбодог тэртээ өссөн ийм 2 хүмүүжил нь 2 өрсөж байгаа. Нэг нь аав нь давамгалж өссөн, нэг нь ээж нь давамгалж өссөн. Хүүхдээ өсгөхөд хэн өсөх ёстой? Хоёулаа ээж аваарыг хоёулаа өсгөх ёстой тийм ээ. Хоёулаа өсгөж явсан. Тэгээд энэ хэн нэгэн давамгалж өсөх. Гэтэ Исаак яагаад илүү хайртай гэсэн? Исаак ангийн махан дуртай учраас байгаа юм. Махан биеийнхээ хүслээр хүүхдээ харилж байгаа гэсэн. Өөр ангийн махан тэг хаалт. Ребеканд Яаковтай хаалт. Ребекад бол юус Бурхны үгс. Ребека бол тэр анхны жирэмслэлттэй тийм ээ. Жирэмсэн ямар хаг хүүхдүүд тэр гидсэн дотор үл мэдтгүй өөрөө тэр мэдэрч үзээгүй л байсан баг. Босод хүмүүсийн яриан сонссон байж магадгүй. 2 ихэр хүүхдтэй ч үзээгүй л байсан баг тийм ээ. Тэг тэмцэгдсэн гэдэг жоо. Нэг хүүхд ч гэсэн айгүй хүчтэй хөдөлдөг штэ тий. Ээжхээ дийсэн мэт. Тэр 2 хүүхдүүдийг дотор тэмцэлтэж байгаа юм шиг л дэрж хүтээ штэ тий. Тэгээ тэрнээс болоод эзэн лүү ирж асуусан байгаа байхгүй. Энээс өөрөөр Ребека бурхантай ярьсан тухай бол Библиэд байхгүй. Тэгтээ залбирж ярьдаг л байсан байх. Тэр бол бичигтэйг байж магадгүй тий. Тэгээ энэ бол бичигдэж үлдсэн байгаа байхгүй. Тэгэхэд эзэн ямар илчилдэг гэсэн хэрэг хевлий дотор ч 2 үндэстэн байна. Чиний биеэс 2 үндэстэн салах өгөөд нэг үндэстэн нөгөөгөөс хүчтэй ба том нь багтаа зарцуулагдах болно гэж хэлсэн. Тэгээд Ребека энийг юу ч бодгцсан гэхээр сүлд гарсан нь багна гэж ойлгодог байсан. Тэг монголчууд болохоор төрөж гарсныг багна гэж ойлгодог тийм. Энэ бол арай тэгээд энэ багна тэг сүлд гарсан Яаков нь илүү дахигаа захих юм байна гэж бодоод Яаковтай илүү хандж байгаа. Харахад Бурхны үгээр яваад байгаа юм шиг. Тийм ээ? Бурхны илчлэлтийн дагуу нөгөө хүүхдэд хандаад байгаа юм шиг. Гэхдээ бол энэ бол Бурхны хүссэн зүйл бол биш. Тэгээ Бурхан өөрөө л тэрийг хийх болохоос Ребекаг туслаад өгөөч гэж бол хэлээгүй байгаа тийм. Ребека бол Бурхан туслах гээд байгаа байхгүй туслах. Тэгээд Яаков аль болох бөөцөлөөд гэнээсээ болоод маш их худал руу хүүгээ тусаж оруулдаг гэж байна. За тэгээд ээж аав хооронд өвчлснөөс болоод 2 хүүхдийн гарандаа маш тааламжгүй харьцаатай. Гэр бүлийн доторх тааламжгүй харьцаанууд голдуу юунаас үүсдэг вэ? Ээж аавын харьцаанаас үүсдэг. Хүүхдүүдтэй яаж хандж байна? Тэгш харьцаад байх юм бол хүүхдүүд нарсаг бие нэгэ хүнддэг болдог, тийм ээ? Өөр ялгуурч харьцаад байх юм бол ээж аавныхаа илүү хайртай хүүхдүүдэд ах нар нь эгч нар нь дургу орж өсдөг тийм. Дараа нь бид нар
Йосефийн шивэрийг бас битэрнэ гэж. За яг ийм харилцаа Яаковын гэрэл дотор явчихад байна. За энэс болоод ямар их зүйлүүд бид нар өөрсдөө тийм. За энд бол яг өгөхээр Исав ээжтэй гомдно. Яаков гартаа гомдно шүү дээ. Тэ? Ядхан хэлц. Ийм гомдлуудын юм сүлбэрцлүүд энд яваад байгаа хгүй юм гэрэл дотор. За тэгэд хоёр хүүхэд нь хоорондоо тэмцэгдэж эхэлнэ. Юу гэхээр Яаковд Ребека тэр бурхны хэлснийг одоо бүтэн юм а гэж тал ойлгуулсан ч гэж магадгүй тийм ээ. Тэгээд эсвэл Яаковд бас илүү бурхнуудын хүсэлтийн хүсэлж байсан байж магадгүй. Ямар ч байсан Яаков тэр ууган үгийн эхлэн төлөв тэмцэж эхэлж байгаа тийм ээ. Тэгээд ахыгаа хуурж агаад шөлөөр хуурж агаад тэр ерөөлийг авчиж байгаа. Тэгээд дараа ээжтэйгээ нийлж агаад аавыгаа хуураад тэр ууган үгийн ерөөлийг нь авчиж байгаа тийм ээ. Тэр маш их юмнууд болж байгаа штэ. За тэгээд энэ донд бас нэг юг гомд байгаа. Ребека яагаад тэгж хандах болов гэд те. Нөхрийнхөө эсрэг өөртөө яагаад тийм юм гомд. Бас нэг гомд тэнд байгаа байхгүй. Гэсэн чинь Ребека ямар гомд байж болох вэ гэхээр нэгдүгээрт нь удам талаас нь ирсэн. Тэ. Ребекагийн аав нэгтнээс ороод Ребекаг бол Лабан ах нь мөчсөн гэдэг чинь тийм ээ. Хиний Авраамын зарц очиж гэр болох гэж очиход тэр Лабан ах нь бүх юмыг ингэ шийддэг. Тийм юм тэр удмах нь үсэлцээ. Тэгээд тэр Лабан дараа нь бидний ямар хүн амар хотч юм шүү дээ. Шодрог босгоо. Дараа нь тийм нөгөө Яаков их муухай ханддаг ч тийм үү. Олон жил хуурдаг тийм хүн байдаг ч тийм ээ. Тэгээд тийм хүний дор хүмүүцсэн байгаа байхгүй. Тэгэхээр удмаар дамжиж ирсэн тийм бас янз бүрийн гомдол голд тийм юмнууд бас Ребекад байна. Тэгээд ч тэр Ребека нөгөө явхад нь ядаж 10 хоног гэрийнхэнтэйгээ очиж явах. Ребека би шууд явна гэж тэрээс явах тийм дуртай байж байгаа шүү дээ. Хүмүүс чи гэртэж байгаа хорогддог бүр хорогдохчгүйгээр би шууд тахад явна гэд гараад ихтэй байдаг шүү дээ. Тэ? Санаж байгаа шүү дээ. Тийм юмнууд болдог. Тэгээд дараа Ребека нөгөө Исаак Авраамыг Сараг миний дүү гэж хэлээрэй гэж хэлсэн шиг Исаак бас Ребекаг Абимелех хаанд миний дүү гэж хэлээрэй гэд тий нөгөө хаан тэрдээ бүр суухаар шүтдэг ш тий тийм юмуд болдог. Тэгээд нөхрийнхөө эсрэг юм хэлж чадаагүй мэдээч тий нөхрийгөө бас халуулаасаа гэж бодоогүй. Тэгтээ гомдол үлчиж байгаа байхгүй тий намайг одоо ингэх нь штэ орчин үеийнхаар бол ой дотор явж хахад баагаа гарч ирвэл нөхөр нь агуулгаа урдаа гарч чадлаа л гэж. Тийм болж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэр гомдолтой шүү дээ. Тийм. Тэр энэ ил уурлаг үчгсэн далдуур юм гомд үлдсэн учраас Ребека нөхрөөсөө далдуур хариу авч байхгүй хүүгээрээ дамжуулаад тий. Хичнээн ингэж бурхан туслахын хийж байгаа боловч цаагуур нь бас өөр сэтлүүд байгаа байхгүй хүний бодлууд тийм байгаа гэдэг ойлгох хэрэгтэй. Тэгээд дараа нь бас тэр Яаковыг Исав алчхаа гэж айхтаж гисэн явуулахдаа бас шалтгаан болж байгаа тийм. Яаковын Кананчуудаас ихнэр авахгүй тул миний хамаатнуудаас очиж ихнэр авгаа. Миний ах Лабан руу явуулчаач гэдэг. Тийм юм хэлж хагаад хүүгээ ингээд явуулж байгаа. Бас яг хөө ихийн хөрсөл байж байгаа нэг хүүгээ нөгөө хүүгээр алуурчгүйгээс бодчиход байгаа. Энэ олон юмнууд явж байгаа тийм. Өнөөдөр бид нар зөвхөн тэр гомдол дээр нь төвлөрч байгаа гэдгийг бодоорой. За тэгээд энээсээ болоод үр дагаврууд нь хэцүү үр дагаврууд гардаг ш. Ребека хүүгээ явуулчаад 20 жил уулзч чадахгүй. Тэ? Тэгээ насардаг ш. Тэ? Хөө яг өөрөө чам дээр ирэх хараал над дээр ирэхэд хараалыг нь үрдэл тэр авцсан байхгүй. Угаасаа ч Исавийн тэр ээжтэй гомдсон тэр гомдын наддахгүйсэн тэ яг тонцсон номлоод наддахгүй. Тэр аавгаа өгчүүл би энэ Яаковыг алнаа л бүтээ ээжсэн ш. Тэгээд энэ асуудлуудыг нэг бурхантай шийдэх гэж ийм юмнууд хийсэн гэсэн энэ юрч байхгүй байхгүй юу? Өнөө бол юм. Тэгэхээр энэ гомдол цаашаага яваад исэн гэсэн үг байгаа. Тэд нар одоо Авраамыг өрөөнө гэсэн чинь
Исаакийг өрөөнлгсөн юм чи Яаковыг өрөөнлгсөн юм чи өрөөгдсөн гэж бодож яваад байсан үгүй юу? Мэдгүй юм ч гэсэн гомцоосоо салъя гэсэн оролдоход өрөөсөө энд байхгүй байсан те. Тэмшиг гэсэн зүйлүүд энд ирсэн. Хийгдэг. Тэгтэл бурхан нэгүрстэй учраас бурхан амлалтаа сахидаг учраас тэр өрөөлөл яваал байгаа тийм ээ. За Эхлэл 27-гийн 36-аас 40 эхлэн. Исав түүнийг Яаков гэж нэрлэхээр олсон өсөө. Түүний намайг мэхэлсэн 2 дахь удаа боллоо. Тэрээр ууган хүү байх миний эрхийг авчгаад одоо бас надад оногдох өрөөлийг авчихлаа гэж хэлээд надад хүртэх өрөөл ажил танд үлдээгүй гэж юу гэсэн. Исав тариуж би түүнийг чиний эзэн болгож бүх ах トゥ нарыг чинь түүнд зарцаар өгч бас үр тариа дарсаар түүнийг хангасан учраас түүн би чамдаар юу хийж өгч чадах вүлээ гэв. Исав эцэгтэй хандаж эцэг минь ээ танд ганцхан л өрөөл ажил байдаг юм уу? Эцэг минь ээ намайг өрөөн ажиллаач намайг ч бас тэгээч гэж хэлээ. Чангаар ойлов. Түүний эцэг Исаак түүнд хандаж чиний суух газар бол газрын баялгаас хол тэнгэрийн шүүдээс хол юм аа. Чи сэлмээрээ амьдарч үүдээ зараг. Хизээ чи уяанаасаа тайлагдана тэр цагт чи түүний буулгыг хүлүүнээсээ авч хай гэжээ. Эцэг нь Яаковыг ерөөсөн тэр өрөөлөөс гарч Исав Яаковыг үзэн ядаж өөртөө эцгийнхээ төлөө эмгэнийх өдөр ойрхон ирж байгаа учраас би дүү Яакова ална гэж хэлжээ гэж. За Исавын гомд ямар цэгтэй урж байгааг нь харж байна тийм ээ. За эхлээд эцээсээ дахиад өөр өрөөл байхгүй юм учраас. Уухан хүүгийн өрөөл бол ганцхан тийм. Тэр өрөөлөө алдсан. Тэгээд тэр алдсандаа маш их гондож болж байгаа юм тийм. Чангаар ойлов гэж хэлж байна. Тэгээд Исаак бол юу гэж хэлж байна гэхээр тэглээгээд яг бурхан чамаг ерөөлөө салгаагүй чанд бол суух газар байгаа. Тэр нь яг газрын баялгаас хол тэнгэрийн шүүдээс хол юм аа. Нэлээ хол газар утагт очиж суух хэлж дараа нь Сер гэдэг утга суудаг. Тэгээд Идом гэж бас газар суудаг. Тэгээд Идомчуудыг ч нэрэлдэг. Исаваас Исавын удам өсөг Эхлэл 36-аар бичсэн байгаа. Тэгээд сэлмээрээ амьдарч дайтдаг ард түмэн болноос дүүдээ зарагдана гэсэн. Тэгээд Израилийн мэдэл нэлээд олон жил явдаг. Тэгээд хизээ уяанаасаа тал дараа нь Израилийн уяанаас гараад Израилийг сулгахад Израилаас салж байгаа байхгүй юу? Тэгээд тэр буулгыг хүзүүнээс авч яана гэдэг чинь буцаад Израилийн эсрэг тулалддаг олон үндэстэн болдог тийм. Тэр мэднээр Амалекчууд гэл тулдаг дандаа бүгдээрээ Эдомчууд явуулсан ба. Исавын удмаас Исав 3 эхнэр авсан. Тэгээ 14 хаад гарч ирсэн. Тэ. Гэт тэд нар бүгдээрээ нэг үүтэй тийм үндэстнүүдийг бий болгоод бүгдээрээ Израилийн эсрэг тулалддаг тийм үндэст болсон мэт. За энэ бол Исав бүр гомцоосоо олж тэрсгээд Бурханоос хэр болцсныг харуулдаг тийм. Бурханы сонгосон ард түмний эсрэг тулалддаг босдог юм үндэстнийг толгойлогчулаад авчиж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр зүгээр нэг хүнд гомд биш байгаа байхгүй юу? Цаашаага бурхан гомдож бүр бурханы эсрэг тэрсэлдэг ийм гомдод болтгоо гэдгийг бид харах хэрэгтэй. За тэгээд Эхлэл 28-ын 6-аас 9-дэр Исавын харж байхад Исаак Яаковыг өрөөн ажиллаж түүнийг Паддан Арамаас эхнэр авахулахаар тийш явуулсан бөгөөд Исаак түүнийг өрөөн ажиллаж Кананы охтоос эхнэр бүү авахыг түлхээжээ. Яаков их эцэг хоёр хавгийг дуулууртаа дааж Паддан Арам руу явхад Исав харж байлаа. Бас Исав Кананы охт нь өөрийн эцэг Исав таалагдахгүй байгаа гэж хэлжээ. Тэгээд Исав Ишмаэл руу явж өөрийн эхнэрүүдээс гадна Авраамийн хүү Ишмаэлийн охин буюу Небатыг Галибатын охин дүү Халатыг эхнэр болгон аваа гэж хэлж. За одоо энэ бүр яаж вэ? Аав хоёрсыг тэрсэлж штэ. Кананы охтоос эхнэр бүү хавгад Яаковыг яруулж ажиллаж агаад бүр аавхаа дургийг хүргэхийн тулд өөрөө бүр яваад Ишмаэл рүү те аавынхаа нөгөө юу гэдгүүлээ Казан
тэрлүүнд очоод тэдний эхнэрүүдээс гадна Ишмаэлийн охин буюу охин дүүг авч байгаа юм. Наботийн охин дүү халаад их болж. Бүр ингээд тэгсэл нь харж байгаа. Бүр амьдралаараа харуулж байгаа тий авах эсрэг. За тэгсэн ч гэсэн Исааг бурхан бол бас орхиогүй Эдомын газар нутгаар ерөөсөн тий. Гэтэ тэрийг бурханы ерөөл гэж ерөөсөө харахгүй болтлоо. Бурханы эсрэг болцсон байж. Шинэ гэрээний төвтөл тэр ийм байдлыг бол нарт анхааруулж өгсөн байх. Тэ Еврей 12-ын 16-аас 17-ад Садар самуу эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ хөдөлсөн Исав шиг сүсэггүй болчихгүй тул сэрэмжил. Тэр дараа нь ерөөлийг өглөхийг хүссэн боловч гологдсон билээ. Учир нь тэр нэрзмэл сунгал ерөөлийг хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зайг олоогүй гэдгийг та нар мэднэ гэж. Энэ хоёр зүйлээр ууган хүүгийн эрх алц. Садар сам гэдэг нь юу гэхээр юунаас өмнө тэр ан хийгээд гадуур явж байхад Алидийн хоёр эхнэртэй болцсон байсан байхгүй юу? Махалаад бол 3 дахь эхнэр нь байсан тий. Алидийн хоёр эхнэртэй. Тэр бол ээж аваасаа ерөөл аваагүй ажиллагдаагүйгээр тэр эхнэр авсан. Тэгэхээр садар сум байдлаар эхнэр авсан гэсэн үг тийм ээ. Тэгээд хоолны төлөө гэдэг нь өөрөө тэр хоолоор ууган үгээхээ хөдөлсөн байсан. Тэгээд ийм байдлаас бид нарыг сэрэмжлээ гэж хэлсэн байж байгаа. За тэгэд дараа нь гэмшээгөө те. Тэр гэмшлийн зай олоогүй. Гэмшээгөө учраас дараа нь хэдийгээр ерөөлийг өвлөх хүссэн боловч гологдсон. Хинт гологдсон юм. Бурханд гологдчих юм байхгүй. Бурханд тэрсэлснээр хариу нь гэж ярьж байгаа те. Тэгээ яг энэ шиг ингээд өмнөх гомдлуудаас салахгүй болол бид нар нэг дээр нь нэмээд гомдож байгаа. Энэ бол ингээд удан данцсан ингээд гомдлоод яваад хахад тэрнээсээ салаагүй учраас нэмээд яваад байгаа. Тэгээ тэрнээсээ болоод бүр бурхнаас үр хөвгдөд нь ингээд бурхнаас холдож байгаа юм жишээ гарч ирж байгаа шүү дээ тийм ээ. Нэг сайн мэдээний үйлчлэлээр нэг Африкийн омгт очсон нэг гэр бүл байсан. Тэгээд тэнд очиод тэр омгийнханд ингээд сайн мэдээ яриад байж байгаа. Тэгээд эхнэр нь жирэмсэн болоод тэг хүүхэд төрүүлэхдээ эхнэр нь насарцсан байхгүй хүүхэд төрүүлчихэд эхнэр нь насарцсан. Тэгсэн чинь нөгөө тэр залуу аханд гомдоод юу эхнэрийн хүүлсэнд одоо баханд гомдоод тэр үйлчлээ хаяад хүүхдээ хаяад Африкаас яваад өчтөд Америк буцаж ирээд байсан. Тэгээ тэнд үлдсэн өөр нэг юу миссионер гэрүүлсэн. Тэгээ тэр гэрүүл хүүхдийг өсгсөн байхгүй юу? Яг өөрийнхөө хүүхдийг өсгөөд тэгээ дараа нь Америкт ирээд сүмж болгонд үйлчлээд тэгсэн чинь нэг өдөр сүмд нь Африкийн итгэгч хүмүүс ирсэн. Тэгсэн чинь тэр итгэгч хүмүүс нь тэр тэдний үйлчлэх гэсэн тэр Африкийн омгийн хүмүүс байсан. Бүр тэнд сүмж болгонтой болсон. Тэгэд тэр залуу тэгээд яриад байсан чинь тэр ирсэн хүн тэр Африкийн омгийн ахлагч өөрийг нь хаяаж авсан ааваас сайн мэдээ сонссон гэсэн. Тэгэд тэр хөө аавдаа хаяаж авсанд нь гомддог байсан чинь годгоо болоод аавыгаа хайж олоод тэг хайж олсон чинь аав нь бүр аюу муу амьдралаар амьдэрсэн тэр баг гудамжны амьдралаар амьдэрсэн. Тийм байсан. Өөрөө трагик тэрхтэд тэгт ороод тэгээ аавдаа дахиж сайн мэдээ яриад аавыгаа өөрчилсөн гэдгээ. Тэгээд аавдаа таны сайн мэдээ хүргэсэн омгийнхан чинь ингээд сайн мэдээ хүлээж аваад тэнд сүмч болгон байна. Таны тарьсан үр гэж ургсан байна гэж хэлсэн чинь аав нь тэрүүгээр буцаад хүнлөө ирсэн. Тэгээд тэрнийхээ дараа өдгөө насарсан гэдэг. Тэгэхээр ямар ч үед тэр гомдлыг зогсоож болж байгаа байхгүй юу? Тэнийг бид нар тэгэд ойлгох хэрэгтэй. Харин бид нар үр тариад явах хэрэгтэй. Сая хагас өдөр
пастор дээр юунд нөгөө Жошуа Ууц гээд Боснид байдаг лалын хүмүүс дүүрчтэй чадсан болоо форсхгоор сүмс явсан гэр бүл байдаг. Тэгээд бид нараас залбирал савгаагүй дэмждэг. Тэгээд бид нар дэмжигч хүмүүстэй уулзъягээд хагас өдөр холбогдоод тэгээд гуйлцалтанд тэгээд орсон. Тэгээд тэр Жошуа Ууг нь эхлээд монголчуудад дуудагдсан болов уу тэгээд манай сүмд орж ирдэг гэсэн. Тэгээд нартай ингээд харилцаад тогтоол. Тэгээд дараа нь ингээд тийж таав тэгээд энэ лалын шишнтэй хүмүүс дуудагдсан байна гэх. Тэгээд залбирахгүй байгаад гэсэн чи бүр Европ руу дуудагдаа. Тэгээд Европт байдаг залын хүмүүст дуудагдсан байхгүй. Тэнд одоо хийцгэрээд тэнд байжтэй. Тэгээд тэр тэгсэн чинь их сони юм хэлсэн. Тэнд лалын тэр Боснигийн хүн болохоор өөрсдөө ингэж үздэг гинэ. Европ дахь лалын шашин христийн шашин католикчуудыг хийж байгаа. Католикуудын хоёрын яг тийм зав дээр байдаг гэж үздэг гинэ. Тэр босничууд яг тийм хүмүүс соёлтож амьдардаг байхгүй тийм. Тэр хоёр соёлын ингээд хоёулангийн судлаад утсан чинь лалын шашин хүмүүс болохоор хоёулаа тэр үйлсээр тогтдог. Итгэл үнэмшлийн үйлсээр хүний үйлсээр тогтдог. Одоо хүмүүс үйлс гэж ярьдаг. Тэгээ үйлсээр тогтдог юм байна. Тэгээд лалын шашных нь болохоор итгэл үнэмшлийн болохоор тэр үйлсээр нь хэмждэг workspace гэдэг байгаа байхгүй workspace үйлсээр нь хэмждэг тий нөгөө бүрсүүлдэ нөгөө Аллахын төлөө амиа хорлох юм бол юунд Диочин очоод 72 онгон нэртэйтэй тэгсэн тиймэрхүү сургаалуудтай гэсэн тий тэгээд тийм үйлсээр нь хэмждэг итгэл үнэмшлийг. Католикууд болохоор үйлсээр тулгуурладаг тий бүх ингэж сайн үйлс хийгээл ах хэрэгтэй гэдэг дэлхийн аль тийм ядуу буурай газруудад очиж үйлчдэг тийм ээ. Тийм юмнууд байдаг штеп. Тэрүүгээр хоёлаа адилхан. Бас нэг юм нь юугаараа адилхан гэвэл бурхныг хоёлаа маш хол байна гэж үздэг. Хиндистэнс маш хол байна гэж үздэг. Тэгээ бурхантай харилцахад айгүй төвхтэй гэж үздэг. Лалынхан болохоор бурхнаа нөгөө Аллаа гэж нэрчдэг. Тэгээ Аллах болохоор амар ариун тийм холсошдаг бурхан. Тэр нь ингээд амар тийм учраас бид нар ингээд хүрч чадахгүй. Тэр бурхантай юус ингээ ойлголцож чадахгүй. Тийм болохоор нэг христ хүмүүсийг яагаад бурхныгаа аав гэдэг ойлгодог. Аав хоёрын харилцаж аюу ойр штэ. Христ хүмүүстэй ч ойр харилцсан гэж яагаад тэгээд ойлгодог. Тийм учраас тэр өөртөө бурхны хол гэж үздэг учраас өөрсөрөө хийдэг учраас тэрж нөгөө холон залбирч мөрөгдөг тийм үйлдэлтэй аюу хийдэг. Тийм. Католикууд нь болохоор бас бурхан аюу хол учраас нөгөө тийм хувьчилсан харилцааг сайн ойлгож чадахгүй. Яг христч урсгалах бодвол тийм ээ. Бид нар христтэй хамгийн ойр исэн Мэригээр л дамжуулах юм байна гэж бодоод тэгээ Мэрийг шүтэнжэд. Тэгээ залбирахтаа Мэритэй хамт залбираад тийм Мэри бурханд хэлж өгч байгаа юм шиг. Тэгэж залбирдаг. Тэрүүгээр хоёлаа ингээд адилхан шашинчсан юм байдаг юм байна. Тэрийг ойлгосон гэж шинэ ойлгосон юм юу вэ гэд асуусан чи тэгж хэлсэн. Баггүй. Харин бид нар бол жинхэнэ юм Иесусээр дамжуулж тийм ээ бурхантай ойртож байгаа хүмүүсийн хувьд бол бид нар бол бурхан автаа амьд харилцаад байгаа. Харин энэ амьд харилцаанд бид нарт сад болоотой зүйлүүд өгөхөр их хүмүүст ер нь бүх хүмүүст дандаа тийм хавтагаа харилцах харилцаанд сад болдог тийм. Энэ дэлхий дээр нөгөө хавтагаа ерөөсөө хавтагаа харилцаанд орж үзэгч хүмүүс байгаа шүү дээ. Эсвэл хавтагаа харилцах харилцаанд зайнаас явагдчихсан хүмүүс байгаа. Хавтагаа хамт амьдэрсэн мөрцөө аав нь ерөөсөө тэр дотроо харилцдаггүй тийм. Абсентив фадер гэж нэрлэдэг. Бага үг нь мэддэхгүй тийм аав нь байдаг тийм. Өвчтөе үг хийж үтээгүй, толгойн нэр хийж үтээгүй тийм аавнууд бас байдаг шүү дээ. Тэгээ нөгөө тэр аавуудаасаа болоод бурхныг ойлгож чадахгүй
тийм зүйлүүд их байдаг хөөхгүй. Тэрнийг давж тэг бурхантай харилцах харилцааг л үүсгэх хэрэгтэй байдаг. Тэгэх юм бол бид нар одоо ингэж мэдэхгүй те одоо 2 минутын өмнө бид нар юу ихээ мэдэхгүй болцсон те 2 минутын өмнө бид нар өста хоорондоо хэрэлдээл янз бүрийн болж исэн бол залбираал те бурхныг сонсож чаддаг байхгүй юу те залбирахад бид нар хүн биднийг тайвшруулад одоо ингэдэг ийм юм боллоо ингэрээ гэдэг ингэ хүн бид тэгж өгдөг. Ийм ахтай байхгүй юу. Энийг болох хэрэгтэй. Хол тэнгэрд байгаа гэж байгаа боловч яг бидний хажууд бидний зүрхэнд байгаа тийм ахтай гэдэг асуух. Тэгээ тийм учраас бид нар ямар ч ховлоос авч чадна гэсэн үг те. Бид нар гимшлэр зөвхт байдлаар ирнэ гэдэг мэдчихэж байгаа шүү дээ. Энийг ойлгочих юм бол бид нар итгэл өрдөг. Нэгдүгээр Иохан 1:9-д хэрэг бид нүглээ хүлээн зөвшөөрвөл тэрээр итгэн ч зөвхт бөгөөд бидний нүглийг уужигд бүхэл зөвхт тус байдлаас биднийг цэвэрлэнэ гэж байгаа юм. Тэгэхээр итгэгч хүмүүсийн хувьд ямар нэгэн гомдол гэдгийг мэдчихэд гомдоод яваад ах бол бид нарыг итгэгч болсныхаа дараа хийж байгаа нүгэлт тооцогддог. Гомдолтой гэдэг бид нар мэдтгэл юм бол энэ юунаас гэж олж мэдээд тэ цэвэрлэх байхгүй болохын төлөө ажиллах хэрэгтэй. Тэг маш их гомдлоо бид нар зарим нь хаанаас юунаас ирснийг мэдэхгүй те. Тэг бид нар бүр удаас ирсэн байж болох талтай байгааз. Бид нар өөрөөр танихгүй хүнтэй уулзсан ирнэ тэр хүнийг хараад дургу өрөддөг байхгүй юу. Тэр хүн яахад ч хүч бид нар те. Тэгт бид нарт нэг гомд хүндтэй. Тэр гомд хүнд бидний урд ямар нэгэн газар бий болсон бол тэрийг бид нар заримдаа аюугаа шинжлэх ухааны нэр томьёогоор антипатия гэдэргээ тайлбарлаад байгаа те. Симпатия, антипатия гэж юм байдаг гэдэг тийм юм. Тийм биш те. Тэнд нэг ямар нэгэн сүнслэг юм бидний амьдралд болсон байгаа хгүй. Тэгээ бурхнаас шууд асуух хэрэгтэй. Яагаад ийм болж байна? Та илчилж харуулаач миний амьдралд юу болсон бэ? Би энэ үнтэй уулзч байгаагүй. Тэгээ яагаад ийм болж байна гэдэг. Тийм үнэт болдог байхгүй. Тэгээ бид нар заримдаа өөрсдөө ингээд ээж аав дээр болсон юмнууд энэд ороод ирэхэд яахгүй. Тэр бол нөгөө нэг хаазуудын эцэг ихээ шүтгэхтэй ancestor шүтгэх гэж бас нэг шүтлэг байдаг байхгүй юу? Бүх хаазуудад эцэг ихээ шүтдэг тийм үедээ. Эцэг ихтэй хэр халдаахгүй муу юм шиг ялангуяа нас орсон хүн болохгүй гэдэг тийм юм байдаг байхгүй юу те. Тэр Япон хүн ярьж байгаа Япончуудад сайн мэдээ тарахад хамгийн их саад болдог зүйл энэ эцэг ихээ шүтгэн аюух саад бол тэтэж хийжсэн. Тэгээ яг тэр нөгөө тэрүүгээрээ болоод бид нар бас ингээд зарим юмудаа гомдлосоо салж чаддгүй. Тэгээ зарим юмуд юмс гимшиж чаддгүй. Яг бол заахтай манай эцэг хий үе нэг цаг үеийн тийм байсан хөрхий социализмын үеийн хүмүүс штэ ч гэдэг юм уу. Тэгээ нэг тиймэрхүүгээр нөгөө өмөрж бодоод байдаг байхгүй юу. Тэрэнд ч нөө сүс дуртай байхгүй юу. Тэгж хаац хэлж бодох ерөөсөө хэрэг байхгүй. Тэ тэд нар итгэвч өшсөртэй эзэн. Яг тэр нэг үнэн тий. Тэгтээ зүгээр тэр таныг мэдтгүү байсан. Харин мэдтгүү байгаад ийм хийсэн учраас өмнөөс нь бид гимшиж байна гэд бид нар зурчлан залбирлууд хийх хэрэгтэй байхгүй юу. Тэгжээд бид нар энэ юу гимжүүдийг таслана тий. Тэгвэл хаацалж явах юм бол ингээд дамжаал яваад байна л гэсэн үг болно. Бид нар зөндөө мэдэн шүү дээ. Тэр эцэг ихүүд ямар байсан тий. Хүүхдүүдээ яаж өмчилж ийсэн, яаж хоёр нүр гаргаж ийсэн тий. Юу хийж ийсэн тий. Яаж гомдож ийсэн юм. Тэр бүгдийг л нэгэнгээр бид нар цэвэрлэх ёстой. Нүгээр цэвэрлэх ёстой. Бид нар үзэн ядах ёсгүй. Одоо зүгээр цэвэрлэх ёстой. Яа тэгвэл тэр гомдлууд арилахгүй болвол хизээ нэгэн цаг тэд нар чинь бурханд гомдлын их үүсвэр болох магадaltaй учраас тийм учраас бид нарыг тэр нөгөө их үүсвэр нөгөө roots руугаа очоо гэдэг чинь ийм зүйлүүд байна. Харин бид нарт талархалтай энэ бүхнийг бид нар одоо мэдж байгаа юм гэхээр талархалтай. Тэгээд эзэн бид нарт бас өгөөд хүүхдүүдээ бүү уурлуул гэдэг ингэж хэл.
хилцэн зөвлөдөг. Одооний тэгээд хүүхдүүдээ өсгөж байгаа хүүхдүүдтэйгээ хамт байгаа хүмүүсийн хувьд бол бүр ашигтай ч тийм хүүхдүүдтэй энийг уурч байгаа. Бид нар энэ дээр очиж байгаа шүү. Тэ ойлгоорой гэж хэлж байгаа хамтарч явах маш их боломжтой байгаа байхгүй юу? Тэрийг бид ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн юм уу ерөөсөө байхгүй гэдэг тийм. Тэрийг бид нар залруулж чадна гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд эзэн өнөөдөр бид нартай бидний гомдол дээр ажиллаж байна гэдэг. Тэгээд бидний гэрийн даалгавруудад энэ зүйл байж байгаа. Энэ гэрийн даалгавруудаа бас маш сайн хийгээрэй. Юунд дуурлаатай ингэж үзвэл тэгээд зарим нь гомдолтой холбоотой байх нь наа гэдэг. Бас авч үзэх хэрэгтэй. За зэлбэ. Эзэн тань талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Та үнэхээр агуу учраас та хамгийн сайн цэвэрлэгч эзэн. Тэг бидний зүрх сэтгэл дээр сэтгэлийн мухарч юу байгааг та үнэхээр олж хардаг эзэн. Бид нар өнөөдөр энэ гэрэл тэг гэрээ сайн цэвэрчдэг. Бид нар цэвэрлэгийн бизнес хийж үзсэн. Бид нар офис цэвэрлж үзсэн гэж бодож байгаа боловч бид нар өөрсдөө сэтгэлийг цэвэрлж чаддгүй, сэтгэлийнхаа гүнд өхөө байгаа. Татгаш байгаа хүн гэж мэддэггүй эзэн. Харин та аль хэдийн олж хараад бид нарыг цэвэрлж ин тэгэхээр талархан зэлбэж байна эзэн. Ямар хогш ороо тоос байгааг үнэхээр та өргөлжлөө харуулж хийж өгөөрэй гэж гойн зэлбэж байна. Эзэн танд талархаж байна. Үнэхээр талархаж байна. Эзэн өнөөдөр бид нар энд байгаа хүмүүст гомдоод байгаа ш. Харин бид нар бидний өмнөх амьдралд болж өнгөрсөн гомдлууд яваад байгаа гэдгийг ойлгуулах гэж байгаад үнэхээр талархан зэлбэж байна. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Бид нар гомдол хүрээ ерөөл болгож хувирахыг хүсэж байна эзэн. Гомдсон хүн бүр дээрээ бид нар таны ерөөлийг тавихыг хүсэж байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Гомдлуудаа уураар илэрхийлж байгаа хүмүүс бүү айхуулдаг. Харин тэрийг шинжлэн судлах эзэнтэй хамт залбирч өрчлөлтүүдийг авахултгоо гэж ерөн залбирч байна эзэн. Эзэн танд талархая. Үнэхээр их талархая. Хэзээ Есүс Христийн нэрээр талархан залбирч байна. Амен.